нутгийн зөвлөлийнхаа шугамар явсан тэр хүүхдэд одоо баярлаад 10,000 төгрөг гаргаад хөөс гаргаад шагнаж байлаа тэрийг. Тийм их сайхан биелж байна. Нэг хүүхдээ гомбын хүүхдийн хүүхд. Гомбын хүүхд. Хүүхдийн хүүхд. Тэрийг одоо тэр хүүхэд л зааж тэр гомбын хүүхдэн зааж өгсөн юм байлгүй. Тэгээд бид нь тэгээд тэрийг одоо бас тийм үйл явдал тохиолдож байлаа л да. Тэгэхээр энэ манай тариалангийнх нь одоо хааж явсан газартаа дуулж явдаг, хуурдаж явдаг, наригаж ийм одоо арт юм аа гэдгийг эндээс л ойлгогдож байна да. Тэгээд одоо гэрээ авирдаа энийг одоо үндэслэх чинь яг гэж одоо ингэж бодож явдаг юм аа. Юм ярмаар санагдав. Арчсан байсан энэ жоохон ухаанд орж ирсэн чи юу байсан бэ? Энэ хөгшний тухай ярьж байгаа учраас юу ярих гэдэг. 1956 онд Бэвлүүрийн дарга байна. Texas аймгийн улсын 30 жилийн улс хөгжлөн 30 жилийн болсон. Тэр нь фестивал бол бүх сумдын уран сайхныг улаан гомд цуглуулдаг юм байна. Texas бид нар дунаа олддог. Тэгээд төгшөө ерөөсөө явуулна болохгүй. Би ч одоо эвлийн ажил хийж явсан залуучдыг авч явах гэсэн юм. Залуучдыг зараад. Тэгэхээр яад юм байна. Би одоо тэр усад юу лав жураа явуулсан санаж нэг тэмнэснэ жураа. За. Яг хөгшин би за ингээд цам бусдууд нь хэн байсан бэ? 8 хүү. Тэгээд харкан голоор хоошоо гараад магуулаас нь араар юм бэ. Хөгж маань үүч. Хуураа барьч. Гүйлдээд улаангомор. Улаангомороод улаангомд нэг өнхий баашин олддог юм. Чашаа байна. Яа. Өөртөө зүгээр тэгшээд цаамаа уугаад ингээд юус хоол юм бол тийм байна. Тэгээд урлаг тоглоод тэр чи бас олхон л 21 хоног. Улаангомд. Тэгээд улаангомд 21 хоног тоглооноор жухна явсан. Алгаа явсан. Ингээ явсан. Тэгээд нөгөө аймаг дээр очиод нөхөө урлагийн номерыг сум сумаар нь дүгнэлт юм байна. Манай сум төрүүлдэг. Тэгээд бидний шагнаж байгаа нь Хүүжээрээ дөрөвч. Тэр их сонь байгаа ч та тийм. Тэр сони ярих гэдэг нь тийм. Тэгээд бид нар төгсөж байгаа гол нь бахаад өгсөн. За. Баярс. За. Эмэгтэйчүүд нь биш өгсөн. За. Бүслээ дурдсан. Тэр хамгийн өндөр аймагаас өгч байгаа хамгийн өндөр шагнаж. Тэгээд улстай аймагаас улс шалгах хоёр. За. Тэгсэн чинь бид манай сумаас 3 хүн очив. За. Энэ бид хоёр. За. Хоёулаа таньцаа. За. Жухнаа таньцчихдаг. За. Тэр. Тэгэхээр нэг сумаас 3 хүн авахгүй гэж бид хоёр хоёулаа хасчихсан.
Хос биелгэнэ мюзикний юм. Хасчих чам. Хоёлаа хасчих чам. Бүр хэлээ хассан да. Нэг сумаас 3 сум. Тэгээд Хатта сум биш үү? Авьяасаараа. тэр авьяасан тэр сумын авьяасыг л ярих гэдэг. Сумын авьяасаар. Тэгээд жухна ус явд. За. Тэгээд би одоо нэг нь мартчих нэг 이제부터 바드라한 아웃 기술 되는 거 좀. одоо тэр сая асуугаад байгаа улган гэдэг авгаан 아, 자, 야, 너 또. тэрний нөхөр бол. 자, 자. Тэгээ нэг залуу явсан юм аа. Нэг ямар дуулаа ихэнэ тэр дэшин дуулаад улууstaч дуулаад Ишгэн жолооч. биш. Тэгээ хэлгүй болоо хөрдөг байна. Нэг дэхин ачууд нэг дуулууд их гоё л амт үйлүүлж байгаа явсан юм аа. Тэгээд улууstaч хэлгүй болоо хөрдөг. Тэгээд тэр түүхийг ингээд одоо энэ хүний дурсамжаар аймагт бол манай энэ улс хөвсгөл байгуулагдаад Улаангэр гэдэг юм чинь ганц одоо ер нь ууслаг ганц авчуулсан хүний. Тэгээд ямарч хүндэг бол одоо ингээд өнгөрсөн хүн. Ганцхан алтан газар ямар ч одоо тийм юм байх. Би тэр үнд их харамсдаг байхгүй. Ерөөсөө тэр гогшны. Тэгээд энэ сумын бүх артм бус тусуудыг одоо бүх одоо энэ дээрээс ирж байгаа хөвсгөлийн бүхэл одоо нэмийг дан уралгаар болдог байлаа шүү дээ хуулгыг. Тэгээ хойтон хавар нь 4 хүн одоо нэг нь норгоо нэг нь нор нэг нь ага мишгагийн дөө хорлоо. Би видеорын дараа санаатай. Тэгээ дөрөвдөө гарч аваад яшаа хүн болдог. Дөрөвдөө гарч аваад 4 сарын нэг нь дуршаа гарч аваад хөрний үчгэн нөгөө цас хайлч гэсэн. Тэгээ готлоо барьж байгаагаад аараг ороод аарагт очоод айлуудыг хийсэн хонжоо шүү дээ. Айлуудыг хийсэн дуулаад одоо усуудыг хөгж хэмэж одоо урлаггүй байсан шүү дээ. Тэр үеийн бүгд байсан. Тэр үеийн одоо тэр хомсхол юм энэ улсын одоо хууль хажууд нь хууль хийгээд байгаа. Нөгөө төлөв мал яаж гоожуулах яах вэ? Ариун цэвэр нь хажууд нь та нар одоо ингээд цааш үйлчлэг ирэн гэж цэвэрхэн байх хэрэгтэй энэ төр гэж. Ийм л байдалтай одоо 50 аваа нөхөр хоёр нэг орон дундцаа ирчээлээ юу гэсэн жил болж байна. 51 жил болж байна. Одоо та нарууд ясаа тэр ямар хөдөлгөөн гэж бодлоо. Тийм л хоцорсон байсан асуулт. Одоо уулыг сайхан болчихсон байна. Тэгээд одоо та нарууд урдуудаа нас хэрэгтэй. Их соёлж боловсон энэ хутгаанд манай үдирчин хуурчин боллоо та. Манай сумбуудууд одоо энэ байсан. Тэтгэл үгээд бичээ. Тэгээд андын хүүхдийг сайхан урдтай соёлтой одоо ингээд мужууд сурах хэрэгтэй, ойртоо урдуудаа наслах хэрэгтэй. Бидний насын явагтай бас болоогүй байх шиг байна. Яагаад гэвэл дээр үед 60 хүрчгээд бидний миний нас аав гэж хэлсэн. Бидний чинь тэгж өрөөдөг. Манай аав чинь 52 та нас барж цагаан толгойтой ганцхан соёотой. Ийм л хүн их л настай хүн байсан. Тэгвэл манай давсан болоод эдгээр ч одоо 50 хэд хүрч байна ид залуу байсан. Тэгэхээр ер нь хүний ахуй амьдрал хүний чинь тийм одоо доор болгодог байж шүү дээ. Тийм учраас соёлтой ахуй амьдрал улам сайхан болгоод улам урт наслах хэрэгтэй гэж ингэж таавал хэлмээр. Бас чи нам олны тайлбарыг олж бас энэ хүний одоо шав явуулсан үеийн сонс сургаалын дагаж явсан учраас төлөв зэрэгтэй явсан техникийг одоо саахраад өгжсэн бол хэнч одоо таашааж ирэх байсан мэдгүй шүү дээ. Тухайлбал одоо эцгүй танха охин танха гинээр манай бол 59 онд насарсан. Тэгээд танхаараа л явсан бол хэнч шолоод явж байсан байхгүй юу? Хажууд нь юм татдаг тулдаг юм одоо сайн байсан учраас аавынх нь ороод ингэж одоо дэмждэг тусдаг хүн байсан учраас бас зөв замуур ороод ингэж явсан ийм төвхтэй маа. За миний одоо энэ авгаа хавирцвал туулаа жилтэй одоо байвал 90 одоо 3 хүрч явах хэвээр манай ээж тэр одоо хөгжлөө тэр эргэн ургамал чинь нас цацуу манай бол нэг насаар дүүл жилтэй одоо 92 хүрч явах хэвээр ийм гинтэнгийн хоорондоо маш их дотн тарцаатай ийм сайн сайхан ийм хүмүүсүүд байсан. За тэгээ сүйдээ одоо манай тэр хүний орыг одоо манай жомбон нэгч тэгээд цагаанг одоо
авчирдлаа цаангууд ордоорээс хаяа усан газар ингээд ах дүүнэрийг уулзуулж байдаг. Хүмсүүд ингээд хаваас болж байдаг. Ер нь бас ийм күмгний ингэж одоо уулзуулдаг, гүйр болдог бас нэг тийм онцлогтой тийм хүмүүс бас байна шүү дээ. Жишээ байна. Тийм хүн болгон тэгээд одоо цаангуу ирэх байсан бол бид ингэж уулздаг. Ямар сайхан олон ах дүү ингээд цөмл ах дүүнэр одоо ингээд цуглаж байна. Тэгээд энэ ч одоо цаангуу байгаад тэндээс номын авираад тэгээд бидний хооронд тэгээд уулзуулж чадчихна. Өчтөрд одоо бидгээр гэвэл уц дуурсын цаавууд хооронд уцаарч байгаа. Хавруу яг ирж авчих уулзаад ирсэн ханаа уулзсан байсан. Тэр нь байсан бол гэвэл уц дуурдаг гэртээс хөдөө явах гэж ирсэн. Тэгсэн чинь Говь цагаан байна, мөнгө нах ингээд нэмах ингээд ирсэн байна. Ингээд маргааш нэг юм ажиллах гэж та хөрөд ирэхгүй гэсэн. Тэгэхээр тэгээд яах вэ? Тэр үед би ганцаараа суужсэн. За тэгвэл би ярьж байгаа шиг. Тэгээд хөдөө явах класснаа болоод тэгээд энэндээ нааш орчихлоо. Тэгээд их баста ийм өчтөө. Тэгээд хүний шин уулзуулаад хооронд нь болгодог. Түр ийм ажиг зохион байгуулалт тийм авьяастаа тийм хүмүүс асууад байхгүй. Зангил тэр хүн бол манай цаан хөө байхгүй. Дээрээс хаяа усан газар явж байгаа. Тэр нь одоо бас ахыг дүйдэ баярлж явдаг байхгүй юу? Бид бас чимээрэл баярлах хэрэгтэй. За ингээд цөм дүүнэр одоо за дүйдэ ахах бол мэдээж бидний хамгийн надад хүүхэд байхад ажил хийж явсан. Машин барьж явсан. За жомбныг машин барьж явсан. Миний дээдний одоо нэг 5 руу юм даа. Тэгээд бид чинь ингээд насаараа ингээд яваад байхад одоо би жаагарчлаа. Тэгээд миний араас та нарыг яваад ирчээ. Дараа шиг юм гараад ирэн. Ой арга. Ийм л байна да. Тэгээд одоо та бүхэнд баярлалаа. Энэ арга хэмжээнд оролцсондоо баярлалаа. Тэгээд бүгдээрээ бүртудаа нас улам их юм тааж гэрүүл ах дүүнэрээ сайн сайхан явах гэдэг дэвшүүлээ. Тэгээд За баярлалаа. Баян. За баярлалаа. Одоо би нэг хэдийн кэндэ за би бас яаж нам байх вэ? Бас таавын окн жинок нэрна. Яадэхлэ миний аваа индан со экордан алтста сантиуса. Нэг дуwas. Би нэг юм их боддим. Таныстас хэлийг бодож байгаа. Миний аппол Улаангэрийн ярилцлаар яваад 2-3 шат ахиулаад Өвсангийг хөгжим драмын театртаа болох гэртэл яваад Улсын гавьяач жүжигчин зэрэг Улсын урлагийн гавьяач зүтгэлтэн цэврээ гэж багш нарыг төрүүлээд тэгээд Улсангийн тариалан сумд шилжиж яваад шухаад илээд тэр Улсаймагт байхдаа ээжийг яасан. Энэ урлагийн газраас холдъя. Чи хотё. Самуи чамаа хотё болно. Гисэн тэгээ хотё болоод миний ээж нь ажуулдүрийн комбинатын Бакал готлын уйдаг машин дээр ирж ажиллаад. Тэгээд манай тэ цэрмэг шохот байсан. Цэрмэг ширж ирэхлэн ээжиг ирэхлэн тэгээд тэр ажуулдүрийн комбинатын Бакал готлын 10 уйдаг машин дээр зогсаагаад ингэж ажиллаад 3 жил ажилласан миний ээж. Тэгээд ажиллаад аавыг аймгийн коллеж тавьдаг. Тэгээд тавихгүй болохоор ээж хариу хийчихсэн. Тэгж арга зохиосон юм байхаа. Амьдралын арга байлгаа зайлыг бас үзгасны зайлшгүй юу байсан юм байлгаа. Тэгээд бошгоо болохоор аав тариалан гараад. Минь л одоо сайн дурын үрэн сайхан ч гэдэг юм их чинь одоо би болж 6 наснаас нь яхлаад одоо би 60 одоо би 73 тагт би 66 болог жил сайн дурын үрэн сайхан ч өсөн юм байна өө. Тийм юм байна. 6 наснаас. 6 наснаас. Намайг кемендер лугч хэвжсэн шүү дээ. Кино дууга аппарат кеменд аччихад. Тэгээд дууга зүгээр дүүргэн гаргав. Тэр гайхал сууд. Тэр гайхал суудад юм түжэлдэг тийм түүхэд анхам бихаа явжаад тэгээд тэр юнэсэл одоо көлтижил дуу сураал гөгжим сураал тэгээд сурчиг гавьяатч болсон юм байхгүй. Тэгсээр явж улсын хэсгийн 30 жилийн энд тэмцээнд шалгарч ирээд одоо би орны тавьсан бол тэгээд энэ цогцлмаа гэдэг багш намайг тэр үеийн зураг юун доор тэр үеийн зураг чи юун доор энэ чамайг чатар тамна чи чатар тоо гэхлээр би
хараад ээж авдан хэлчихээд ирлээ үгээд би тэгээ хариу өгсөн. Тэр намайг цэдэн болдорын гарын үсэгтэй 1000 төгрөгөөр шагнаад явуулчихсан юм аа. Тендо чад тэгээд айдан тэгээд багвасан бодно тийгдаа шохой хийжсэн. Тэгээд аваад ахчдаа шохан тасагтаас ажиллаа. Намайг минокн эртүн капта моцог жана чи над түлээр хаглаад яваад. Түлээр хаглаад яваадаас аав нь шохоо түлээд чаавна гэх. Тэгээд энэ баруун 5-8 гийг ховд баянэлгоо заухан эдний чин бүгдийн барилга материал цагаан шохоогоор хангаж яасан шүү дээ туяа. Хэцүүлэг дээр уурчсан байдаг. Хэцүүлэг. Одоо хэцүүлэг дээр манай нэмээс халбат энэ намны жижиг байшин гэдэг бариад авчихсан байна. Тий. Одоо би аймаг сумундан утган би тэр шохоо садаатар заавал миний авлаас. Тэгээд бичгэн окода дахулж до 10 хуйтай байсан. Тэгээд аав дахулж до надад төлөө цугуулаад тэгээд 90 хүн хөдөлмөр гэсээр мөнгөлийн байлаа. Тэгээд намайг миний аав ээж хоёр ганцхан нэг намайг хариу явуулаагаа. Хариу явуулсан бол би цогцмата эртүнцэн чи нэг ордес авсан чи нэг говьяат яах байсан болов гэж бодлоо. Бүү гэдэг за жинхэнэ нэр нь бол Аюурдан Жомбон гэдэг. За энэ хүн бол намайг бага одоо цэцэрлэгт байхад бол миний багш байсан. Би 61 62 онд бол цэцэрлэгт хүмүүжиж байсан. Тэр үед бол миний багшаар ажиллаж байсан. За дараа нь би бол үндсэндээ тээврийн тээврийн инженерийн төвшин мэргэжилтэй. Намайг одоо тэр тээврийн төсөх газар эдийн засагчаар инженерээр дараа нь ажилласан. Энэ үед бол манай аймагт бараг анх удаага эмэгтэй ганц автобусны жолооч байсан да. Тэр үед бол ер нь эмэгтэй жолооч гэж одоо байхгүй шахам. Энэ үедээ бол ингээд 5 жилийн гавшхаач, унц тээвэрчин, ослогоо манлаа жолооч. За дээрнээс нь бол урлагийн их авьяастаа аавыгаа дуурайсан. Тэгээд одоо нилээн олон сарлаг гэдэг дуу, за ингээд хэдэн дуугдуулж, арайд огийн алтан боондод бишүүлж, Улс аймгийн одоо 9 дугаар бааз тээврийн өдөрт газрын нэрийн өмнөөс урлагийн олон удаагийн үзлэгт оролцож өгж байсан ийм хувийн байгаамаа. За ингээд Жомбон нэгч маань ер нь бас жолооч байсан төдийгүй бас Тариалан сумын цэцэрлэгт багш эрхлэгчээр бас өргөдөлтэй ажиллаж ард түмний эрх үүргийг сургууль хүмүүжүүлж байсан. Дараа нь тэгээд одоо тээврийн байгууллагууд өргөдөлтэй ажиллаж байгаад ингээд одоо тэтгэвртэй гарсан. Манай аймгийн Ахмад тээвэрчдийн одоо бас илгэр дүүр айл болсон юм тээвэрчин эмэгтэй хүн гэж одоо бид үзэж явдаг юм аа. Сүнжил бод байсан байна шүү дээ. Авгагчийн нэрхэн тийг асар өндөр төрөгсөнд баярлалаа. Одоо бид нэр авгагч шүү дээ. Бид нэр авгагч нэг чинь том дээр байхгүй. Би хотын тэр жонгүй аваад явж чинь нэ тий хоёрдугаар зэрэгтэй хэлээ жолоочин хоёрдугаар зэргийн курс сууж явах нэмээд аваад ярьж их гоё найруулж гинэ гэдэг энэ шүүгчээс юм аа. Удамаа. За. Тэний болжсэн. Би зэрэг авах.
Seçildiği bakışıyla ne başka. Hem böyle ne görü tavıncı da çiçeğe ne bu sınav olduğunda ne de zargızakta ne de gücüre düşsün için su benim bize. Için yola çıkırsam da o zaman da mamız isterdi derim. İlsül takçene de bitti. Benim isteyen ama bayıldım. Gerek az.